За өдрийн мэндий. За машин маань 1001 км. За 1000 км явжээ. За тэгээд нөгөө GW Mongolia буюу Great Wall Motors Mongolia гэдэг Монголд үйл ажиллагаа явуулдаг манай залуучууд компани. За тэдний сервис үйлчилгээгээ хийдэг GW Mongolia сервис гэдэг. За тэгээд давхраас GWM танк клуб гэж бас байгаа. Нэлээд олон гишүүнтэй бас нэг газрынх. За тэр хэд маань тэгээд намайг нөгөө цоошин машины хамгийн ихний 1000 км дээрх сервис үйлчилгээгээ ирж үн төлбөргүй хийлгэрээ гэж хэлсэн. За тэгээд тэрнийхэн дагуу одоо өнөөдөр очоод 1000 км дээр явж байгаа машинд хамгийн ихний хийдэг сервис нь юу гэдгийг тэрийг нь хийлгэн. За давхраас доогоорх явах үед анги дээр чангалгаа энтрүүд байна уу, суларсан юм байна уу бүгдийг нь доогоор нь чеклүүлээд тосмаас солих хэвээр юмудаа солиулаад за тэгээд хол замд аялалд гарахад ер нь бол гоё болохоор байна. За тэгээд бас гоё үйлчлэгээ санал болгосон залуучуудаа баярлалаа. GWM гэж шүү. Зарим нь бол танктай хүмүүсийн ирэх ёстой газар л да. Сервис үйлчлэгээр нь хариуцсан. За зэнэттэйг орж уулзъя да. Танк 400 байна. Энэ хараа танк 400 шүү дээ. Арай том уу өстэй. За мацалаа хаваал Монголиа маань энд байт юм шүү дээ. Зэнэттэйг орж уулзъя да. За дотор орж таарлаа зүүн талаар нь тойроод орох юм байна. Чөтө цаатлаар нь тойроо. За энэдийнх засварын төв дээр ирлээ. Одоо тэгээд оруулаад хийх хэрэгтэй юм уу. GWM засварын төв. За тэгээ танктай бүх улсууд энд ирж сервис үйлчилгээг хийх юм байна шүү дээ. За сайн уу? Заасан байна уу? Сайн манай ханд. Тэмүүлэн тий? Тий, тэмүүлээ. Нэг сошиал орлоо нэ. Танктай холбоотой рилэд контентууд дээр гараад идэг манай хөөрхөн дүү шүү дээ. Ахтаа нэг хальт засвар үйлчилгээний мэдээлэл өгөөч. Ер нь шинэ машин дээр яа гэв. Би одоо шинэ 1000 дээр ирсэн танаа дээр гой сервис хийлгэж шүү дээ. Одоо энэ дээр нэг урдсан байдлаар яг юу хийх вэ? За хамгийн ихний ээлжинд хөтөлбөрийн тосмоос солигдно. За энэ нөгөө яагаад вэ гэхээр техниктэй цаашин авто машинууд учир хөтөлбөр одоо нэг тодорхой хэмжээний живтрэлтийн хугацаа гэж байдаг. За үүнд одоо их цаг болон бусад одоо зүйлс батдаг бөгөөд бид техний 1000 дээр ер нь бол тослогоо маслыг хамгийн дөрөв салдаг. За дараа гэх юм бол явахад ингээ одоо үзлэг онцлог болон чангалгаас одоо үүн дээр хамрагддаг. За тэгээд дараа мотор нь 5000 км тутамдаа хорог нь 50000 км тутамдаа ер нь бол танкууд юм одоо тослогоо маслын солигддог байгаа. Оо за. Тэгээд ер нь бол танаа бүх одоо танктай холбоотой сервис үйлчилгээнд байна уу? Яг энэ чинь байрлаж байгаа. Манай одоо яг төв салбар болох хаяг ажлаас тохор хэлж байгаа. Тэг. Та энэ би ч одоо энийг гүгч хэлэх юм бэ? Урангааны зүүн талд гэх юм одоо. Одоо урангаанаас зүүн тишгээ 300 м яваад автап буюу нэг автагаа хамт юм байна шүү дээ хажуу талд нь. Гэ байрлаж байна. Танаа энд нөгөө нэг гоё оржсэн 400-ийн Z байгаа юу? Z уран байгаа. Одоо яг манай шүүрэн дээр. Энд дээр үү? За энийгээ дуусгаар хайлт гарч үзнэ. Бас нэг аим шиг хэд байгаа шүү дээ. Миний машин ч уг нь бас амар гэж басан чи энэс одоо бүх хүчээр даблтцсан нэг аймт бас дараагийн загвар нь гарцсан. Тоос энэ 300-ийн бас дараагийн Z загвар нь бас нээлттэй ихэд байгаа шиг л шүү дээ. За мэдээлэл өгсөнд баярлалаа хандаа. Ажилд нь амжилт хүсье. За энэ дээр ямар тач орж ирсэн. Сервисээ хийлгэж байна. Ер нь яаж ямар шүү байна? Дажгүй байна уу? Ер нь бол асуудалгүй байна. Яг нь үйлдвэрлэлтэй яг юу гардаг вэ?
Жохон сул нөгөө нэг үйлдвэрийн нөгөө тор гарч байгаа. Тэнгүүд Монголын нөхцөл нөгөө нэг юм шорон дам дэрх явахаар юунаас нь татвар те нөгөө нэг явах гэдэг систем болдог суларч байгаа. Тэдээс бүх чангалгаан бүгдийг хийсэн. Ер нь нөгөө нэг үйлдвэрийн нөгөө торк бранч гэдэг нөгөө нэг үндс нэг утгатай юмнуудаар чангалаад яваад байдаг шүү дээ. Тэрүүгээр хэсэг явж байгаад баг зэрэг бол сулралтууд Монголын зам амтсан нэг жоохон юу айгу хэцүү шүү дээ. яг тийм хүн нөхцөл суларчдаг байхгүй юу? Тархинаас тэгээд тэднээс юм бүгдийг чангалсан. Тэгээд одоо өөр байж байна тий. стаад ямар юм байсан юу ч юм байна. За болчихж. Ер нь чангалгаа гэдэгт нь ер нь айл-айлууд нь ордیں۔ Ингээл доогоорх ер нь харагдж байгаа, нүдэнд харагдж байгаа бүх болтуудыг чеклэх үү. Эднээс бол хамгийн яг түгээмэл яг сулардаг болоод энэ одоо энэ хөндлөн урт татвар энэлийн богино татварнууд тэгээд энэ босоо тэнцвэрлэгч энэ суларна. Уртлаас их юм бол одоо энэ гарны бол цаган болт. Цаган болт суларна. Тэгээд энэ босоо тэнцвэрлэгч дуурна. Амаржины доод болт. Тэгээд энэ базагчны болт суларна. Нэг юм хөө болт гэсэн үг суларна. За тэгээд энэ нийлхий болт бас суларна ерөөхдөө бас шалгаж үзсэн. Гоё цэвэрхэн л юм байна. Энэ батарейных кабель эднэрийг л одоо нэг хамгаалж болохоор энэ бусдаарч. Одоо энэ труб Тэгээ энэ дээр нэг юм том лист ингээд хамгаалт юу байдаг юм лээ зориултыг. Одоо хамгийн яг доод хэрэглэх юм бол одоо энэ чулаакны энэ хэсэг байхгүй. Энэ үхэд эднээс хий. Ер нь харин тийм байна те. Харьцангуй энэ хоёрын хооронд ч баг 40-50 сантын зөрүүтэй болохоор гайгуул юм байна. Яг нэг юм дээр мартчихсан би нэр. Тийм те. Хойдлоор нь цогцохгүй бол наклуудных нь нэлэгдэл энэ төр гайг байна уу? Тэр асуулт юм байна. Ихэд нэг аяас Би сая тэгээд ингэсэн шүү дээ. Энэ нөгөө танаа залуу. Энэ ингээд нөгөө хэсэг явж байгаа бол энэ обуудаа арчиж угаачаар энд ингээд хөө тортог гараад идэв үсэхгүй. Тэгсэн чинь энэ хамгийн бест наклаадууд ингэж хилэгддэг юм аа. Тэгэхгүй тэгээд юу ч хилэгж байгааг нь мэддэхгүй бол пиланзагаас гимтэж хамаагатай. Ер нь бол багш зөв хилэгдэж байна гэж надад сая. За манай хэд ч бас мангар олуулаа үзтээ юм байна те. Би ч одоо машинахаас доогуур ерөөсө харж үзээгүй. Тийм ээ те. Энэ гэрэл айлт үж байгаа ш. Та нар нэг доогуур явах хэдэ ингэ харъя гэдэг нэг иймэрхүү юм байна ш те. Доор нь. Би ч одоо өчтөр баха шавар туулж шавраар явж байгаа. Тэгээд энэ ч одоо арамта гэж байгаа юм. Хойноо чулаакта гэж байгаа юм. За тэгээд нөгөө уламжлалт хороп мороп бүх юм байна. Хороп нь нөгөө Германы алдарт Zip 9 гэдэг одоо дараагийн загварын BMW Rolls-Royce-д тавьдаг хороптой. Манай эднэр бол гялзуулж байна. Энэ гоё сууз. Энэ яг 33-тай. Одоо энэ гэрэл хараа. Энэ гэрэл нөгөө тогтмол шараар асна энэ дохиог нь. Тэр дээдлийнх бүгд бас нөгөө шараар асна. яг нэг юм хим маяг үсгэсэн юм шиг. Харт яг нэг анх обуудыг захиалж авахтаа тэгэл энд нь тааруулаад ирнэ авч. Энэ харин стикер харьж ултчлаа. Энэ жоохон жижигтэй. Тий. Тэгээ жоохон том болгочихлоо. Энэ бас амар гоё юм шүү дээ. Тэгээ энэ айгүй хөөрхөн хямдхан тоногод шүү дээ. Энэ нөгөө боод төр өгдөг. Тэгэнгүүтээ энэ нөгөө цаана нөгөө нэг мат нөгөө хуулга нааж хагаад. Тэгээ өчтөр энийг хийлээ. Тулаас. Тэгээ тулаастаа борхоо. Эдгэр чи одоо яг нөгөө юунуудад зориулсан. Тэ байхгүй болгоно. Энэ өстой янзын юм билий. Одоо хойно нэг дутуу яг үндсэн хэрэгтэй. Миний нөгөө хамгаалт гэдэг чинь яг энэ хойно. Артлих. Тэшээ нэг камера болохоор жоо хүнтэй тусчаад байна. Тэрнээс ихний ээжинд тэр чигээр ингээ бүр урагшин. Хамгийн дөрөнд яг гол хэрэгтэй нөгөө батарейтай холбоотой юмнууд гэхээр энэний хамгаалтыг хийчихвэл. Гэхдээ сайн нөгөө утраг давах чинь ингээ таг сток энэ хай 4-ийн 300-аар яг ингээл явсан. Тэгээд яах ч үгүй хэлээ л дээ. Хэцүү байх юм. Аимшиг хөө. Яа. Хордол даваад цаашаа яг үндсэн нөгөө утрагийн давааныхан бартаа болсон. Аимш. Яг шавар мааврууд нь бол эдгээр бол түүрдэхгүй юм билий. Энэ мангийн юм харамтай. Та энийг будаг үзтээ. Гүү өөрөөсөө цаанаасаа л Энэ хараас харагдав. тэгээ эднийг нэр бүгдийг харуулгац. Энэ майт байгаач.
Эдгээр чинь бүгд майт өгдөн ш нөгөө юм сар. Энэ бариул энэ яста айгүй амар байгаа зарч цэвэрлж мөрөхэд. Энэ ч одоо бас нэлээд өнтэй бод ш тэ. Тийм ээ. Энэ Нөгөө зөвхөн нөгөө нэг захиалгаар нөгөө хийдэг гээд. Тэрээс яг нөгөө бэлэн массаар зарагддаг. гомол аваад байна Тий. Нөгөө Porsche тэгээд хамгийн хөнгөн гэдэг. Харин яста харч цэвэрлэх яста амархан. Тэгэхгүй нөгөө ободны ингээл гар уруу ороод. За нэг ийм тос ер нь бол санд болгод юм байна. GW-ээс үйлдвэрээс. За 5W30-та full synthetic. За тэгээ өвөл зөнгөө явнаа гэж. За тэгээ энэ тосоор солиулъя да. Энэ юу хэд литр тос ор тий? 5. За. Биш одоо энэ юу байгаа шүү дээ. Хөдөлгүүрийн тос жаах ингээд солих юм байна. Тэнгүүд буцад одоо нэг хойлтой нөгөө чулаак нөгөө үндсэн нэг бас тусаа тостой байгаа гэдэг. Тэд нар ер нь хэдэн мянгад солиод юм. Ер нь бол манайх хоропны тасаг бол 50 мянга ингээд идэх. Хороп 50. Хороп хэд дээр гинэ? Хорop манайх яг үйлдвэрийн яг заалтнаас 50 мянга литр. Тэрнээс сольсны дараа 25 явчихдаг байхгүй. Хамгийн ихнийхийг нь бол 50 мянга гэж солих юм. Үйлдвэрийн тасаг. Очин. За ерөн 5 литр л байна. 5 литр үү те? За. Кастрол гэсэн 5W30 та чангалгааг нь үзүүлсэн. Тосоо солиулчихна. За тэгэл болчлоо доо. Танк гэж. За танк хаваал гэж бас байна. Энэ ч бас адилхан л. Үйлдвэрээс нь тустай авдаг байхгүй. Оо за. Тэгэхгүй болох юм бол өөр нэг сканер одоо энэ лаунж онцоор ингэ үзэх юм бол алдаа нь ингээд яг бүрэн гарч ирдэг байхгүй. Одоо тэгэхээр чиний хийх гэж байгаа үйлчлэгээ бол сервисийнх нь гэрлийг унтраанаа л. гэрлийг. Гэхдээ дараагийн сервис хийхэд бас асан тий? Дараагийн сервис Тохируулж сануулгачих юм тий? Оо nice. Оо за. Энэ бол бас их өвөрмөц. Юу шүү би бол ийм юм бол анх удаа л харчихна. За тосмаас сервисийг нэгэнгүүтээ дараагийн сервис хийх хүртэл тохиргоог нь зориултын GWM өөрсдийнх нь OBD хөрөнгөөр ямар тач үзээд явчих юм байна. За засвар сервис үйлчилгээг хийгээд дууссан. Манай залуучууд өстэй галзууллаа. За тэгээ тосмосоо солиулсан. Доогоорх явах үедээ ингээд чангалалцсан. Одоо тэгэл хол замд гарахад бол асуудал юм. Ямар ч тач 50000 дээр бол дахиад 5000 явчихад хийлгэрэй л гэж. Хойшоо эргээл харахаар энийг харахаар л гоё ярагддаг. Янзын байгаас дараа ингээд доор дугуйнасаа тулна. Хаалганд ачаал өгөхгүй. За баярлалаа залуучдаа. Тэгж байгаа дараа ирж сайхан тухта буугаалаа. Баярлалаа хөө. Баярлалаа. Тэгж байгаа сайхан дараа ирж буугаална. Ойрхон ч юм байна манайхтай. Та нарт нэг амар гоё загвар үзэл. Энэ сая 26 онд хамгийн сүүлд гарсан яг 400 цувралын бас хамгийн сүүлийн загвар. Буюу Z одоо танк 400-ийн Z. Одоо чи нөгөө T дээр явж байгаад тэгээ сүүлдээ Z гэдэг энэ загвар гарсан шүү дээ. Хай 4Z гэж байгаа. Стензэ юм байна. За багаж бол сайхан том байна. За энэ хойтлынх нь энэ бол миний машинтай харьцуулахад бол яг адилхан юм байна. Макс нь 2.2 кВт-ийн 200 гарна. За урд хэсэг бол гоё юм байна. Яг улаан өрн салонтой. 864 HP 1195 Ньютон метр торкоор мушгинаа гэж. За энэ нь бол минийхтэй адилхан юм нэгтэй амар том болцсон юм энэ хэсэг. Тэгээ хойно дефлектоо зөв нэмэлтээр урдаа дефлектог бол энэ урдаа дефлектог бол баг нэмж захиалж л авдаг баг тий. Тийм байна. Энэ хэсэг бол яг миний машинтай бол адилхан л юм байна. 300 хай 4 T-тэй.
Яг удирдлагын систем нь бол яг адилхан байна. За дэлгэцний хэмжээ бол яг адилхан. За хойно дижитал толтой болцсон юм байна. Лүктэй. Нэг гоё юм байсан шүү дээ. Энэ хойно айгүй гоё том дэлгэцтэй дэлгэц болгож ирсэн. Тэр яаж болгоод байх юм бэ? Your entertainment screen is adjusting. Please mind your head. За энэт нэг өстө айгүй гоё 13 юу 14 инч. Хойно дэлгэцтэй болцсон. Янз юм байна. Нэг гоё юм одоо нэг лидартай болцсон дээр. Жолоодлого энэ төр бол өмнө ухаал гинэг хардаад хоёр. Тэр гоё хойно суугаа явж байгаа юмс. Тэр дэлгэц үзээ явах нь шүү дээ. За. За зайны хувьд бол 300-тай харьцуулахад бол хамаагүй том юм. Хойно чулаагтай үлээ чулааггүй лөө. Тийм байна нэрээ. Тэгээд цахилгаан мотортой болчихж байгаа бол энэ дэрээ. Нөгөө уламжлалт хороо эрдүүх төр нөгөө кардан гол мол байхгүй. Зөө. Тийгээс ялгаатай нөгөө батарей нэлийн дараа болчихж байгаа. Тэгээд хордны шилтэл нь өөрчлөгдөж. Энэ сурыг нөгөө бүрэн цахилгаан мотортой таарсан 3 шилтэлт. Одоо хайбрид системтэй DHT гэсэн. Хурдны харьцтай. За. Тэгээ батарей одоо цэнгэрийг хэдэг километр явах вэ энэ чинь? Үйлдвэрийн заалтаараа 200. Үйлдвэрийн заалтаар бол 150. За тэгээ цэнэглээд явбал ямар тач 200 км орчим үйлдвэрийн заалттай маань явах. Тэгээ бензинээрээ бас цэнэглээ явчихна. Танк 400-ийн одоо хамгийн сүүлийн загвар шүү дээ. Гаднаасаа ч царайлгийн доторх нь ч бас гоё юм байна. Урд дэлгэцэн дээр цэс миний бол ер нь минийхт бол яг л адилхан юм. Энэ нөгөө адилхан копи юу лээ чи ямар оостой байлууд загвараас удахгүй гарах юм гэсэн. Бүрэл амар болох бах та. Энэ одоо ямар үнэтэй? 195. Дагийн загвар нь 195 юм уу те? За энэ өстө гоё юм байна. Хойно сууж байгаа хүмүүс. Энэ яг юм таблет яг зориултаа яг нэг юм дэлгэцтэй юм гоё байгаа байхгүй. Тэрс нэг юм сонин гацалтай юм биш. Айгүй гоё хөгжсөн. За бүрэл гоё 5 тухтай улам л гоё болоод байгаа. Гэтэ үндсэн нөгөө нэг арам метр бол байгаа тийм чинь. Үндсэн хийцэл нь бол арамтаа. Тэгээд чулаак бол байхгүй. Гэтэ чулаакны оронд бол том татвархтал юм байна. За ийм нэг гоё машин байна да. Энэ дээр бас сервисээ хийлгээд давхар бас гоё шинэ машин үзээд явж байна. Ингээ битүү камерт болцсон. За баярлалаа.